Үзэгчдийн өнөөдрийн амар амгалан айлтгын эгэллээдийн сурвалжлах баг яг одоо Улаанбаатар хотын Гачуурс тасганы тасганд за яг туулын хөвөнд ирсэн байна. Энд өнөөдөр буюу 9-р сарын 14-ний энэ өдөр Монголд анх удаага Fly Fishing-ийн улсын авраг шалгаруулах 2014 тэмцээн болж байгаа. За яагаад анх удаага вэ гэж байгаа гэхээр загасчлалын спорт тэр дундаа за Fly Fishing-ийн төрөл бол Монголд хөгжиж бол удаагүй байгаа. За энэ үед зохион байгуулагдаж байгаа гэдгээр анхны удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээр онцлогтой. За энд нийтдээ 25 тамирчин оролцож байгаа. Өөр ингэсэн одоо яг оноосон буюу суглаагаар таарсан газруудаа очоод за яг загсаа барих хэрэгтэй байгаа. Загас хэр олон болон за хэр урт том жижигээс нь хамаараад бас дүнгээ гаргадаг юм байна. За та бүхэн харж байгаа яг энд улаан ингээд 15 гэсэн тоо байна. Яг энэ мэтчлийн одоо энэ зоонууд ингээд тавигдсан байгаа. Яг өөрсдийн буюу өөрсдийнхөө зоон дээр за өөрсдийнхөө тоон дээр очоод загасчид маань загсаа барьж тэмцээнтэй өрсөлдөх ёстой байгаа юм а. Ингээд сурвалжлагатайгаа хамт байж за өнөөдөр Fly Fishing-ийн улсын авраг шалгаруулах тэмцээн гიშгэн яаж өрнөснийг хүлээн авч үзээрэй. Монголын зөв зөвхөстэй загасчлалыг дэмжигсэн Монголын загасчлах спортын холбооны нэгдэл үзүүлж байна. Fly Fishing-ийн улсын авраг шалгаруулах анх дугаар нээлттэй тэмцээн 2014 оны 9-р сарын 13-ны Бэмбэрэгт Гачуурс тасганд. Тэмцээн Fly Fishing-ийн олон улсын тэмцээний дөрмийн хүрээнд явагдана. Fly Fishing сонирхогчдыг өрнөөр оролцохыг урьж байна. Барайд суллаж нэгч загасны амийг таслахгүй өрсөлдөн. Энэ бол спорт, энэ бол урлаг, энэ бол Fly Fishing. Fly Fishing загасчлах спорт нь анх Хойд Америкт үүссэн бөгөөд анхаарал төвлөрүүлэх сэтгэл зүйн дасгал болдог учраас бусад загасчлалын төрлүүдээсээ илүү сонирхолтой. Мөн ур чадвар мэдрэмжийг хөгжүүлж байнгын идэвхтэй хөдөлгөөний нэмэгдүүлж байдаг. Fly Fishing-д хиймэл ялаан өгөөш нэг салаа өргөсгүй дэгээ хэрэгэлдэг зэрэг нь загасанд ямар ч хор нөлөөгүй юм а. Энэ төрлөөр загасчлахын тулд тусгай зориулалтын уурга, дамар, утас дэгээ, утас таслагч байх, хантааз, нүдний шил хэрэгтэй болдог юм байна. Дэлхийн нийтэд маш хурдтай тархан улам боловсронгуй болон хөгцөөр байгаа Fly Fishing спорт манад дэлгэрээд төдийлөн удаагүйч энэ төрлийг сонирхох хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм а. Fly Fishing гэх энэ англи үгийг үсэргэх загасчлал, савлуур загасчлал, хөвгч өгөөштэй загасчлал, буцааж тавьдаг савлуур загасчлал гэх мэт маш олон янзаар монгол хэл рүү хөрвүүлэн хэрэглэж байгаа юм. Олон улсад Fly Fishing гэж нэрлэгдсэн загасчлал нь хиймэл хөнгөн өгөөшөөр тусгай уурга утас ашиглан загасчлах хэлбэр бөгөөд мэргэжлийн загасчлалын дунд ихээхэн хурдтай тархаж байгаа нэгэн хэлбэр юм. Fly буюу нисэг гэсэн үгтэй холбоотойгоор хөнгөн өгөөшөөр үсэргэж загасчлах гэж монгол хэлний хөрвүүл нэршүүлж байгаа энэ хэлбэрийн загасчлалын гол онцлог нь өгөөшийг хүссэн зайдад зориулалтын уурга болон утсыг ашиглан эвдвий дадал шаардсан хөдөлгөөнөөр өгөөшийг нисгэн загсыг өмхүүлж барихад оршдог юм а. Монголд хөгжөөд бол яг одоо нийтийн удаагүй 2 жил болж байгаа спорт. Тэгээд бид нар бол тэгээд 2013 онд би дэлхийн аврагт явсан. Нориогтчоо тэгээд яг тэмцээний иймэрхүү болд юм байна гэж ерөнхийдөө юу аваад одоо болдог тийм нэг онцлогууд те яаж зохион байгуулалт тэрийг ерөнхийдөө анзаараад тэгээд Монголдо ингэж одоо түрүү жил хийх гэхээр бас арай л ирсэн юм санагдаад тэгээд энэ жил ингээд улсын аврагын тэмцээнийг Монголын зөв зөвхөстэй загслыг дэмжих сангаас санаачлаад Монголын загслах спортын клубүүдийн нэгдэл хамтраад зохион байгууллаа. Зохион байгуулж байна. Маш амжилттай болж байна. Энэ удаагийн тэмцээнд маань бол 25 хүн тамирчид оролцож байна. Тэгээд загас их сайн баригдаж байна. Өнөөдөр бас салхитай хийх тооцох юм бол их загасны идэвх сайн байна. Тэгт гоё тэмцээн болж байна. Спорт загасчлал нь ер нь дотроо яг хэдэн янз байдیں۔ Тэ Fly Fishing гэдэг энэ төрөл нь өөрөө ямар онцлогтой? Тэгээ ер нь бол Fly Fishing гэдэг бол бусдаасаас өөр л дөө. Нэг салаат тэгээр барьдаг. Тэгээд тэмцээн дээр буюу компетишн дээр болохоор бүр сэртэн байхгүй дэгээр барьж байгаа. Энэ бол яг одоо эргэж загсаа catch and release хийж буцааж тавьдаг те. Сэртэн байхгүй учраас загсыг гимтээдгүй, цус гаргадаг, зүгээр говдож гаргаад буцаагаад тавих тийм зориулттай тийм спортын төрлийн байгаа одоо яг тэмцээн болоод ирэхээр. Тэгээд Fly Fishing гэдэг бол өөрөө бас онцлог л доо. Өгөөшөө өөрөө хийн, шуугны үед ашиглаж яг одоо авгалдаа те шавьчиг өөрөө хийгээд тэгээд тэргөөрөө загс барьдаг. Тэгээд энэ бол жил бүхэн зохион байгуулагдана гэдэг төлөвлөгөө тэгээд ихнийхээ зохион байгуулж байгаа. Мэдээж ихний тэмцээн учраас одоо асууж байсан л да би зохион байгуулна гэж манай сангаас ярихад хүмүүс яг ямар болдгийг мэдэхгүй байна те. Юу юм бэ? Fly Fishing гэдэг. Ер нь Fly Fishing гэдэг загс барьж үзсэн ч гэсэн тэмцээн гэдэг бол ойлголт бол хүмүүст бараг юу ч байгаагүй. Тэгээд яг дэлхийн аврагт Монголоос нэг 3-4 хүн явсан байдаг. Одоо
Тийм 6 он л явсан юм нийтдээ. Тэгэл ерөөс энэ хүмүүс л ерөнхийдөө мэдэн тэгээ босд нь бол ямар ч ойлголттой байхгүй. Тэгээ одоо ингээд хүмүүсийг харж яхад бол их гоё байна. Одоо нэгдүгээр үед дууссан. Хүмүүс аль хэдийн ингээд биеийг алдсан. Одоо хоёрдугаар үедээ бол шал өөр юм ярьж байгаа жишээ нь. Ихэндээ бол өөр юм ярьсан. Одоо бол тэр нь бол тэгэл манай синтений дүрэн бол ихэнх аваргын юутай адилхан. Сэвтгэр байхгүй тэгээгээр нэг загсны амин төрөхгүй загсална гэж байгаа. Бид нар бүгд байсан загсаа буцаагаад хэмжээл буцаагаад тавьж байгаа. Яг дэлхийн аваргад ямар болдгоо тэр л жишгээр одоо энэ Улаанбаатар хотын гачуур тосгоны туул гол дээр ингээ хийж тэгээд гоё л болж байна да. За баярлалаа амжилтсан. Баярлаа. Одоо анх удаага Монголд болж байгаа энэ тэмцээнд тамирчдын чансаа ер нь хэр байна гэж дүгнэж байна. Ер нь олон улсын одоо тамирчтай харьцуулахад. За яг манайх одоо бол ерөнхийдөө бол нэлээд сайн болсон байна. Тамирчид бэлтгэл, говц хэрэглэл ерөнхийдөө загасл гэдгийг бол үүндээ ойлгосон байна. Тэгээ одоо ер нь харж байхад бол одоо ийм зэрэгт хүрсэн гэж ер нь би бодоогүй л дээ. Энэ бол Монголд манай нэг загасны нэг төрөл байхгүй энэ. Одоо fly fishing-ийн гэдэг чинь одоо өсвөргээ загасны нэг төрөл, олон төрөлтэй. Тэгээ одоо энэ залуучуудад ийм сайхан юм зохиож байна. Тэгээд одоо маш нэлээд сайн. Ер нь бол олон улсын тэмцээнд бол нэг нүүр улаахарг болсон байж шүү. Яг энэ fly fishing гэдэг энэ төрөлгөөр өсвөргээ загасны төрлөөр ямар загсуудыг барих боломжтой вэ? За энэгээр яг манай нөхцөл болохоор одоо манай 3 яргаа 3 загас байдаг юм л да. Тэрний одоо хайрус буюу хадран, одоо ленок буюу зэвэг, тий тул байгаа. Одоо тулыг бол бид барьж болохгүй. Тэгээ одоо зүгээр энэ сэртэнгүүдийгээр хадран зэвэг хоёрыг барих боломжтой. Манай улсад ер нь яг загасчлалын аль төрөл нь хөгжих боломжтой байдаг юм бэ? Манайх бол гол горих хийхтэй. За мөн нууранд ч гэсэн загас барих боломжтой шүү дээ, тийм ээ. Энэний ер нь аль нь илүү давуу хөгжих боломжтой юм? За ер нь Монгол орны ер нь байгалийн гол мөрний ер нь байдал бол шүү дээ. Ерөнхийдөө уулын дандаа цэнгэг үстэй. Тэгэхээр одоо энэ fly fishing гэдэг энэ төрлийн болонд хөгжих тул манайх бол энийг бол ерөөсөн нэлээд сайн хөгжих болцоод байгаа. Европод болохоор дандаа уулын горихнууд ихтэй, жижиг загас ихтэй учраас энэ төрлөөр айгүй хөгжсөн ерөөсөө. Тэгээ манайд бол өөр олон төрлөөр үйлдэл нуурууд ихтэй. Fly хөгжүүлэх нь Монголд бол ер нь нэлээд ахиц гарна шүү. Тий. За баярлалаа амжилтсан. За баярлалаа. Нийт 25 тамирчин 5 хэсэгт хуваагдсан 2 үе шаттайгаар тэмцээн зохион байгуулагдсан. Үе бүхэн 2 цагийн хугацаатай. Тэмцээний 2 үе буюу нийт 4 цагийн хугацаанд хамгийн их загас барьсан тамирчин ядагч болсон юм. За энэ 2 номерын тамирчин маань загас орлоо 21.2 21.2. За тавьчих. Ингээд загсыг ингээд бариад буцаад амьдаар нь тавьдаг энэ бол fly fishing. Тэгээ энэ тэмцээн бол яг ийм журмаар явж байгаа. Бүх тамирчид загсаа бариад хэмжүүлээд энд ингээ гарын үсгэл орж байгаа энэ. 21.2 тийм ээ? 21.2. гэдэг бол миллиметрээр юм нарийн хэмжтгүүнээр хэмжиж байгаа. Тэгээ энэ яагаад ингээ нарийн байгаа гэхээр дараа нөгөө нэг загсч маань тэнцэн оноо. Тэгэхээр тэнцгийн бол миллиметрээр хөөж оноог нь илүү гаргадаг тийм юутай нарийн. Дэлхийн аваргын жишгээр явж байгаа энэ тэмцээн маань. Зөвхөн бариад хэмжээд энэ бол миллиметр сантиметрээр өсөлж байгаа бол юу болж байгаа юм л да. 1 см-т 20 оноог бол нэг загсны 100 оноо бол ингээл маш нарийн тийм онооны дүрмээр өсөлж байгаа. Яг тэмцээний дүрмийг одоо дэлгэрэнгүй тайлбарлавал эхний шат бол сая өнгөрсөн шүү дээ тийм ээ. Эхний шатанд ер нь хичнээн тэмцээн оролцогчдоос ямар амжилтыг гаргаа бас. За эхний шатанд бол хамгийн дээдлийн загас барьсан 2 цагийн турш 18 хадран загас барьж буцаасан байна. Тэгээ дээдл нь бол 24 см урттай тийм загас барьсан байна. Тэгэл энэ бол ер нь бол тооны хойноос л явна л да. Яг тэгвэл загасны хэмжээ нэгэн жид адилхан байна. Тэгэл олон загас барьсан л ерөөс тэмцээн төрүүлнэ гэсэн тийм дүрм өөрчлөлттэй. Нэг том загас барьсанаас олон жижиг барьж байгаа. Тэг юм. Нийт 25 оролцогч маань яг яаж тарж байршиж байгаа юм бол? Энэ яг 25 гэдэг бол 5-5-аараа 5 сектор хуваагдаж байгаа. Энэ 5 секторт 10 шүүгч ажиллаж байна. Нэг дунд нь 5-ны дунд нэг делика машин 2 шүүгчтэй. Тэгээд ингээд 100 м газар ингээд 500 м газар 5 хүн байгаа. Тэгээд энэ 5 хүнийг 2 шүүгч хянах хэвээр. Загас гараад ирээд дээгнийхэн сэртэнг шалгана. Сэртэнгүүдийгээ тавих хэвээр. Тэгээд загсыг хэмжээд буцаагаад тавих хэвээр. Тэгээд яг энэ тэмцээн зориулж шийдсэн юм хэмжүүр байгаа. Энэгээр хэмжээд буцаагаад тавьчих. Энд бол нэг зооны шүүгч бол яг шүүгч болгонд нэг байна гэсэн үг тийм. Зоон болгон шүүгч болгоны хэмжүүртэй. Баталгаатай хэмжүүртэй эндээ тавиал 10 энэ онцлог бол 18 см-ээс дээш загсыг оноо тооцож байгаа. 18-аас доошыг тооцохгүй. Ягаад гэвэл энэ дэлхийн энэ стандарт нь тийм байдаг. Энэ бол жижиг загсыг тооцдог. Энэс доош байхын буцаага тавьчихна. А дээш бол ингээ хэмжээд оноог нь бичиж гар үсэг зурулж байгаа.
саяны загсаа барьдаг чинь 2 номерын тамирчин гэсэн тий. Тэгээ энэ юуны хамгийн 1-р зооны 2-оос сектор байгаа тамирчин байна. Энэ бол ер нь гэхдээ түрүүн бас энэ хэсгээс бол түрүүн эхний үе дээр бол овоо барьсан. Ер нь манай 1-р зоон бол ер нь их тийм ач холбогдолтой зоон шиг байна л да. Ер нь ч тэгээд энэ хэсэг дажгүй л дээ. Манай загсч сайн мэдэх нам даваа гэдэг газар яг аман дээр бид ирсэн байна. Налаахын нам даваа гэдэг газар тий. Өнөөдөр бас их хүчтэй салхитай өдөр байна л. Яг ийм салхитай өдөр энэ fly fishing-ээр яаж барьдаг юм бол? Тэгээд салхитай үед бол яг ингээд хүмүүсийг ажиглаж байхад бол dry fly үл үсрэгийг нэг хийхгүй байна. Нимп буюу тий доогуур ингээд одоо тэр хүнийг ингээд харж болно. Гар ингээд цаашаа ингээд хоолоо живүүлээд нимпээр ингээд загсалж जैन. Зарим драйер загсалж जैन. Ихэнх нь ер нь нимпээр загсалж जैन да. Нимп гэдэг бол ойрхон dry fly бол одоо хүссэн одоо өөрөөр чадхаар каст үе шидэлт хийгээд тэнд хоолоо хөвлөд үсрэгж барьдаг. Нимп бол яг өөрийнхөө хүрээлэн байгаа орчинд ерөөсөө загас байгааг нэгжиж чулуу хүний араар тойруулж урдуур нь оруулж ингэж мэдрэмжээр нэгжиж барьдаг тийм хөвөр ашиглахгүйгээр ер нь ихэнхдээ барьдаг тийм fly fishing-ийн төрөл байгаа. Энэ бол маш мэдрэмжтэй байна. Тэгээд ер нь одоо хүмүүсийг ажиглалаа сая. Манай 1-р зоонд бас таарсан нэг залуу бол загас бариад би тэгээд энэ сая бахаараа загасных нь амнаас тгийг залгаж өглөө энэгээрээ. Энэ яагаад ийм алдаа гаргаж байна гэхээр нөгөө нэг загас өнгөсний мэдэхгүй гартаа мэдрэмж авахгүйгээр сул тавьд өгсөн байна. Удаан хугацаанд. Тэнгүүл загас нөгөөтг ингээд цаашин сэргэж идсэн байна. Тийм учраас энэ загсыг бол ерөөсө хөрүүгүй ерөөсө уруулныхаа нэг хэсгээс л тэгэх хэрэгтэй байгаа. Энэ бол яг цэвэр ингээд спорт төлд ороо авчих. Тэгэхээр яг саяны шиг одоо ингээд мэдрэмж байгаагүй мэдрэмжээсээ болоод ингэсэн тохиолдол загас салгисан тохиолдол ч юм уу оноо алдах юм байгаа юу? Тэр загснаас тусгаалдаа тусгаараа тэр загас эргэж тавихад явахгүй бол тэр загсыг тооцохгүй. Тэгээ оноо хасагдана. Бүр илүү хасагдаж тооцно. Яг л энэ fly fishing-ийн энэ улсын аврагын тэмцээн бол нэг ч загсны амьд төрхгүй загасчлаа гэж бид нар бүр байгаль орчин ногоо гүшлийн яамнаас зөвшөөрлөө аваад албан ёсны болж байгаа тэмцээн байгаа. Энэ тэмцээн төрүүлсэн одоо аваргууд маань одоо улсын спортын эдэд мастер цолонд бол нэг алхмаар ойртож байгаа. Дараагийн тэмцээн төрүүлээд болцолтой тий. За баярлалаа. За баярлалаа. За бид яг одоо тэмцээнд оролцогч Мөнх хоттой уулзаад байна. Яг 1-р үе дээр бол хамгийн урт буюу хамгийн том загсыг барьсан амжилттайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна. Энэ өдрийн төргий. Сайн байна. Эхний үе дээр хичнээн одоо хэмжээтэй ямар хэмжээтэй загас ирсэн? За 42 санттай линок буюу манайхны зэвэг загас. Тэгээ 9-ийг хатан загас. Хайрус уу надрын 9-ийг бийсэн. Ер нь яг энэ загасчлалын спортоор яг спорт гэдэг утгаар нь хизэнээс хичээлж эхлэв. Спорт гэдэг утгаар нь яг энэ fly fishing сонирхоод ер нь бол 2 жил тий болж байгаа. Яагаад заавал анхныхаа тэмцээнд харж байна. яагаад заавал fly fishing сонирхох болов? За ер нь бол маш эко ер нь тэгээд бариа суллах ер нь бол загасч юм бол одоо ер нь бол бодлох юм загас бол барьсаар гад ер нь бол одоо алах шир нь хэд бас тавиад өөр тэргээ илүү кайф авах барихаас алхаас илүү кайф авдаг болчихсон. Гол нь fly өөр маш хөнгөн гарт өгж байгаа мэдрэмж нь болох байдаг болохоор. Fly-ийн тэр нэг таны сатурк одоо юм ягаан өнгөтэй энэ шүү дээ тий. Яг юм ягаан ч юм уу ногоон ч юм нэг тод өнгөтэйгээр ингээд шидэхээр яг шидэж явах үед нь тэр сатурк яг гоё харагддаг юм байлээ. Тэр нь яг ямар онцлогтой сатурк юм бол? Тэр яг энэ талтай нөө юуныг хөвч явдаг. Drive fly байна уу өсрөгээ. Одоо энэ болохоор нөө nave одоо дохоо гэсэн үг л дээ энэ маань өөрөө дохооны орд энэ усны мандал дээр явж байхад живээл ороход яг загас өнгөж ийн гэсэн үг. За баярлалаа. Амжилтсэ. За баярлалаа. За хэддэг загас нь вэ? 20 тонн ах бараг. 20 тонн аа? Тий. Хамгийн эхнийхээ тоогоор хамгийн олон загас ярьсаар нэгт явж байгаа гэсэн та юм байна тий? Тий. Fly fishing-ийн улсын аврах шалралт тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байна л да. Тэмцээн ер нь хэр болж байна? Тэмцээн бол маш сонирхолтой болж байна. Анх удаага оролцож байгаа. 21 Сэтгэл өндөр байна. 22 Тэгээ ялангуяа төрүүлж явж байгаа дээр тогтлоод ирээсэ. За буцаага тавьж гин тий. Та ер нь энэ загасчлалын спортоор хэр удаа хичээлж байна? За би fly fishing оролдоод 2 жил болж байна даа. Тий. Багасаа бол өөр төрлөөр загасчилж байсан. Тий. Өмнөх загасчлалын төрөл нь ямар загасчлал вэ? Өмнө нь болохоор одоо спиннинг гэдэг весна ч юм уу, дохоо ч юм уу монголчуудын үеийг оролддог тэр төрлөөр л явчихсан да.
За амжилт хүсье. За баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? За хэд дугаартай хэн гэж орлоо гişүлээ? 21 дугаартай мөнх жаргал. За энэ хэддэг загсан ээ? 3. Өнөөдөр гэвэл нэг нийлээд 5 6 л болж байгаа шүү. Яг 2 дугаар үедээ ороод 3 дахь загсан уу тий? Тийм. Өмнөх 2 загсан 2 дугаар үеийн 2 загсан хэр урт том байсан бэ? Ер нь стандарт ийм хэмжээтэй нэг 24 25 см-тай л тиймэр хэмжээний л байгаа да. Одоо яг иймэрхүүл шүү дээ. Энэ нэг иймэрхүүл. Яа, одоо яг хэмжигч байна. 23.5. За 23.5 хэмжээтэй загас 3 дахь загас нь 2 дугаар үеийнх нь 3 дахь загас нь за одоо ингээ буцаагаад эргүүлээ тавина. За баярлалаа амжилт хүсье. Илүү их загас арай. За баярлалаа. Fly Fishing улсын аврах шалгаруулах тэмцээн 2014-т 8 дугаартай тамир нийтдээ 13,550 оноогоор төрүүлсэн бол хамгийн том хэмжээтэй загсыг 20 дугаартай мөнх бат барьж ур чадвараа харуулсан юм а. Энэхүү Fly Fishing-ийн улсын аврах шалгаруулах тэмцээн 2014 амжилттай болж өнгөрлөө. Нийлээ бүх оролцогчид маань өөрсдийн хувьд сайн амжилтыг үзүүлсэн гэж хэлж болно. За амралт, аялал, зугаалга, за мөн эрүүл мэнд спорт болж чаддаг энэ загасчлалын спортыг Монголдо хөгжүүлж байгаа нийт залуучуудаас ажлын өндөр амжилт хүсье.